Сайн байцгаана уу? Soul Sisters давтай морил Нора байна. Өнөөдөр сүнслэг байдлын ерөнхий суурь болох маш сайхан сэдвийн тухай ярилцсан. За сүүлийн үед танд хин нэгэн хүндлэлгүй хандах, та хүнтэй маргах, хин нэгэн таны дургүй хүргэсэн бол энэ дугаарыг заавал сонсоорой. Өнөөдөр юуны тухай ярих вэ гэхээр өөрийгөө хайрлах яагаад хэцүү вэ гэдэг тухай ярилцсан. Өөрийгөө хайрлах гэд хэлэхээр тоо домшгүй олон удаа сонссон тий. Гэвч дээрх байдлууд танд тохиолдсон бол бүрэн ойлгож амжаагүй байна л гэсэн үг. Тэгэхээр өнөөдөр энэ сэдвийг суурьтай мөн сүнслэг байдлаас нь гүн рүү норж ярилцъя гэж бодож байна. За хамгийн нэгдүгürt юу ярих вэ гэхээр өөрийгөө хайрлах яагаад хэцүү вэ гэдэг тухай ярив. Бид нар өдөр алган 24 цаг оногддог. Тэрний 8-ыг нь унтаж өнгөрүүлээд бусад 16 цагтаа үргэлж гадагшаа харж амьдарч байгаа. Гадагшаа харна гэдэг нь бусдыг хардгаа гэсэн үг. Бусдын царай төрх, үйлдэл, хэл яриа, зан чанарыг үргэлж ажигладаг гэж ойлгож байна. Хүүхдээ ажиглаа сайн мэднэ, эхнэр нөхрөө ажиглаа сайн мэднэ, найзыгаа бол сайн мэднэ. За энэ маа нэг амьдралдаа жоохон ингэчвэл яг болох гээд байна да гэдэг зөвлөгөөг бол маш сайн өгч чаддаг. Гэхдээ үнэндээ өөр дээрээ хэрэгжүүлж чадахгүй, өөрийгөө л харж чаддаггүй. Яагаад вэ гэхээр та бол энэ амьдралын бүтээгч. Та өөрөө энэ амьдралын бурхан нь мөн. Гэхдээ тэрийг ойлгож ухаарах нь яагаад хэцүү юм бэ гэхээр та өөрийнхөө дотор нь оршдог. ертөнц гэж бидний гадагшаа судлаад байгаа зүйл бол үнэндээ бид өөрсдөө юм. Гадаад ертөнц бол дотоод ертөнцийн манифест болон гарч ирсэн тусгал нь юм. ертөнцид үүсэж байгаа шинэ од бүхэн таны дотор үүсэж байгаа шинэ бодол юм аа гэсэн үг. Та физик биеийн дотор оршиж байгаа бодол мэдрэмж гих бодит байдлыг бүтээгч нь таны дотор өрнөд байгаа учраас үүнийг ухаарж ойлгох нь хэцүү байдаг юм аа. Өөртөө ямар анзаарахгүй байдгийн жишээг авч ярил өөрийнх нь дүрс бичлэгээ жишээлбэл бид нар үзээд хөөх би ийм царайны хувирал гаргадаг юм уу? Би үгээ ингэж хэлт юм уу? Би олон илүү дутуу үг хэлж ярьдаг юм уу? Би ингэж алхахдаг юм уу гэж анзаарч эхэлдэг штэ. Тэрнээс нааш бичлэгээ үзэхээс нааш олон анзаараагүй зүйл байдаг. Тэгэхээр яг үндэ бид нар өөрийнхөө амнаас гарч байгаа жинхэнэ хоолойгоо хүртэл бүрэн ийм хоолойны өнгөтэй юм байна гэдгээ ч мэддэггүй. Хүнтэй ярилцаж байхдаа ямар царайны хувирал гаргаж байна гэдгээ мэдэхгүй. Харин бусдыг бол маш сайн мэд. Үргэлж гаднаас нь хардаг учраас юм байдаг. Тэгэхээр бидний яриад байгаа энэ сүнсний сэрэлт, ухамсарын тэлэлт, өөрийгөө хайрлах энтэр нь яг юу хэлээд байгаа вэ гэхээр зөвхөн өөртөөгөө ажиллах. Тэр анзаарч чадахгүй байгаа ертөнцийнхөө тий та өөрөө тэр ертөнцийн бол нээж илрүүлээгүй ертөнцийнхаа хэсгүүдийг таньж мэдэх, ойлгох, өөрийнхөө жинхэнэ хинбэ гэдгээ мартсан үүнийгээ эргүүлэн санах үйл явц өрнөж байна гэж ойлгох хэрэгтэй. Хүн өөрийгөө бүрэн дүүрэн таниад сүнслэг үйл явц юу болоод байна, амьдрал ямар зохион байгуулалттай, энд яах гэж ирсэн бэ гэдгээ ойлгоод ирэхээр ямар ч үзмэрч мэрэгч төлөвчөөс илүү болж эхэлдэг. Тэгэхээр энэ ертөнц гэдэг чинь юу юм бэ гэхээр ертөнц гэдэг нь та өөрөө юм. Танаас тусдаа гадна нэг ч ертөнц гэж байхгүй. Таны физик бие өгөхөд энэ гуравдын ертөнц хамт алга болох болно. Тэгэхээр бусад таны дургүй хүргээд байгаа эсвэл таныг хайрлаад байгаа тэр хүмүүс хинбэ гэхээр ерөөсөө таны ертөнцийн толь гэсэн үг. Таныг тусгаж харуулж байгаа. Хин нэгэн таны итгэлийг алдах, таныг доош нь хийх, таныг муу хэлсэн бол таны анзаарч, ухамсарлж амжаагүй тэр зүйлийг тусган харуулж байгаа толь. Та тэр хэмжээний өөрийгөө хүндлэхгүй, даал тухамсартай өөрийгөө тэгж үнэлж дүгнэж байна. Тэрийг ил олгоод харуулж байна гэсэн үг. Хүн өөрийнхөө яг ийм болохгүй бүтэхгүй сөрөг талтайгаа нүүр тулах үедээ хамгийн их уур хурж эгоны хамгаалалт илэрдэг. Тэр хамгаалалт ажиллах үед бид нар яадаг вэ гэхээр хохирогчийн дүрд ороод энэ намайг ингэ хэлчлээ, намаа муу хэлчлээ шүү тэгээд тэр сэдвийг хаагаад цухтаадаг. Жинхэнэ өөрийнхөө хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа зүйлээсээ цухтаачдаг. Хохирогчийн дүрд ороод ирэхээрээ сурч ойлгох ёстой байсан зүйлээ ойлгохгүй тэр сэдвийг хаадаг. Тэр сурах зүйлээ хаана гэдэг нь юу юм бэ гэхээр сурах хугацаагаа л хойшлуулж ийн гэсэн үг. Хэсэг хугацааны дараа тэр муухай үгийг та өөр хин нэгнээс сонсгол олно. Эсвэл өөр хэцүү нөхцөл байдал тохиолдож танд ойлгуулах гэж хичээдэг. Яагаад вэ гэвэл бид нар ч энэ дэлхий дээр хүн болж төрж байгаа учир нь суралцах, өөрийгөө таньж мэдэх, өөрийгөө буюу энэ ертөнц юу юм бэ гэдгийг ойлгох үйл явц явагдаж байгаа учраас ерөөсөө тэр нэг таны дургүй хүргээд байгаа зүйлийг сурах ёстой болж байгаамаа.
Үүн дээр одоо маш чухал зүйлийг ойлгох хэрэгтэй. Тэр нь юу вэ гэхээр ертөнц гэдэг нь та өөрөө учраас ертөнц гэхээрээ л нэг тусдаа том зүйл байгаа, таны эсрэг ажиллаад байгаа юм шиг ойлгодог. Та өөрийгөө хайрлаагүй үед тэр ертөнц гэдэг та өөрийнхөө эсрэг ажиллаж эхэлдэг. Харин өөрийгөө хайрлаад эхлэх үед ертөнц буюу та өөрөө та яавал сайхан амьдрах юм, та яавал бүрэн дүрэн амьдрах юм гэдэг өнцгөр ертөнцийн бүхий л эд хэсгүүд таны төлөө ажиллаж эхэлдэг. Таны хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн төлөө ажиллаж эхэлдэг гэсэн үг. Тэгэхээр зөвхөн та тэр нэг таны дургу хүргээд байгаа хүнтэй холбоогоо таслалаа гэд ямар ч хэрэг байхгүй. Өөр хүнээр, өөр үйл явдлаар илэрч гарч ирнэ. Тэгэхээр өөрийгөө бүрэн дүрэн таньж мэдсэн цагт бол өөрийгөө бүрэн дүрэн таньж мэднэ гэдэг нь өөрийгөө хайрлаж сурсан цагт таны хүндлийн хил хязгаарыг хинч даахгүй, хинч таны хүнддэгэ болохгүй. Boundary буюу одоо хил хязгаарыг тавьж сурья гэдэг үгийг бид нэр зөндөө ярьдаг тий. Гэхдээ өөрийгөө яг чин үннээсээ хайрлж хүндэл сураагүй тохиолдолд тэр boundary буюу хил хязгаар тавигддаггүй. Харин өөрийгөө ойлгож, таньж мэдэж хайрлаж сурснаар тэр хил хязгаар хүссэн хүсээгүй автоматар тавигдаад гарч ирдэг зүйлээдэг. Тэгэхээр бидний өөрийгөө хайрлах, өөрийгөө бодож байгаа бодол, мэдрэмж бүхэн долгионд автамжийг ялгаруулж байдаг. Би дүүгээр ярилцахгүй ч ихсэн би биенийгээ энергиэр ямар хүн бэ гэдгийг мэдэрч байдаг. Танаас ялгарч байгаа бодол мэдрэмжийн долгионд автамжийг бусад хүмүүс ил ухамсартай энэ өөрийгөө хүндэлтгүй хүн байна гэж үгээр хэлж мэдэхгүй ч тэр хүмүүсийн далд ухамсар таны долгионыг уншиж байдаг. Сүүлийн үед хүн бөгөөд амьтад хоорондоо телепати буюу бодлоороо ярьдаг юм байна гэдгийг метафизик баталсаар байгаа. Бидний pineal gland гэх одоо 3 дахь нүд болсон боргоцоо булчирхаа дотор бичил кристаллууд байдаг. Тэр кристаллууд нь гаднаас ирж байгаа долгионд автамжийг хүлээн авч далд болон ил ухамсар руу одоо орчуулж яадаг. Тэгэхээр та өөрийгөө хүлээн зөвшөөрч үнэн голоосоо хайрлсан цагт бусд нь таныг тэр хэмжээний хайрлаж хүндлэх боломжтой болно. Учир нь бид ил ухамсараараа мэдэхгүй ч бодол мэдрэмжээрээ байнга ярилцаж байдаг юм байна. Тэгэхээр хүн өөрийгөө гадна талаас ногт хардаггүй учраас өөрийгөө хайрлах нь юм хэцүү байдаг бахнэ. За бичлэгийнхаа дараагийн хэсэгт бид өөрсдөө хайрлахад хамгийн их блок үүсгэж өөрсдийн тухай буруу итгэл, үнэмшил өгдөг зүйлсийн тухай болон донтолд мөн өөрийгөө гадна талаас нь харж анзаарч сурах аргуудын тухай ярья. За бага насны итгэл үнэмшил буюу тархинд суусан програм. Бага насны буруу итгэл үнэмшил траума гэдэг зүйл бол бид нарыг өнөөдөр өөрийгөө бүрэн дүрэн хэмжээнд хайрлаж чадахгүй байхад хүргэдэг. Жишээ нь биднийг бага байхад үргэлж тэмцээн уралдаанаар уралдуулах, дүүн тавих, багш, эцэг эхчүүд бусадтай өрсөлдүүлж хэрэг бусад хүмүүсээс илүү байвал шагнал өгч магтаж урамшуулдаг тийм ийм өрсөлдүүлдэг систем үйлчилдэг байсан. Энэ програм бидний тархинд хэрхэн суусан бэ гэхээр өөрийгөө хайрлах хайрыг заавал гаднаас болон бусдаас хайдаг болгосон. Ингээд ярахаар өнгөрсөнд байсан хүмүүжлийн аргыг буруутгах гэж битгий яраарай. Манай Soul Sister-ийн нэгэн сонсогч маань ухамсар сүнсний сэрэлт хийгээд бид бүгд шарахтай гэсэн өөрөө бичсэн гайхалтай номоо бэлэг болгон илгээсэн байсан. Тэгэд энэ номыг уншаад үзэхэд ерөнхийдөө өөрийн үзэж туулсан траумануудаа бичээд түүнээс юу ойлгосноо өгүүлсэн байгаа ийм гайхалтай ном байна. Энэ номыг уншихад нэрэл бид бүгд сэтгэлийн шарах буюу түүнээс авч үлдсэн буруу итгэл үнэмшил заавал байдаг юм байна гэсэн бодол төрсөн. Тэр хүмүүжүүлэх арга систем өөр байсан ч гэсэн бид нэр өөр ямар нэгэн зүйлээс траума авч шарахтай болдгоо. Бүгд яг адилхан сэтгэл зүйн шарахтай байгаа гэсэн үг. Буцаагаа тэр шарахыг илрүүлж, эмчлэн эдгэж байхдаа л бид жинхэнэ өөрийгөө санаж, ойлгож, сүнсний болон физик биеийн хувьд хамгийн их өсөлтийг үзүүлж байдаг юм байна гэдгийг яг үүгээр ойлгосон. Бид одоо үр хүүхдээ мянга хайрлаад хамгаалсан ч нийгэмд ороод тэд маань бас л шархлах үе зөндөө гарна. Харин тэр шархаа санаж эдгээх нь амьдралын хамгийн гоё хэсэг юм байна гэдгийг ойлгуулдаг. Тэгэхээр энэ шархыг бид ихэвчлэн мартсан байдаг. Тэр мартсан шархыг буцааж санах шаардлагатай болдгоо. За үе үеийн хүмүүс тухайн нийгмээс хамаарч ерөнхийдөө ижил шархтай байдаг. Миний дээр хэлсэн одоо бусадтай харьцуулдаг шарх өнөөдрийн бидний амьдралд хэрхэн нөлөөлж бидний ямар мөн чанарыг мартуулсан бэ гэхээр өөрийгөө хайрлах хайр үргэлж бидний дотор байгаа шүү дээ гэдгийг мартуулсан байна. Үүнийг мартснаар бусдаас
магтаал сонсох, бусдад үнэлэгдэж байж л бид хайрлагдсан мэдрэмжийг авдаг болсон байна. Жишээлбэл хөөрхөн бүсгүй, ухаантай хүн байлаа гэд ерөөсөө бусдаас заавал confirmation буюу тэр батламжийг сонсч иж би тийм юм байна гэдэг тэрэнд итгээд идэг. Гэвч бидний өөрсдийн сав бүрэн дүүрэн дүүрч байж иж бусдад туслах боломжтой болдог. Өөрийгөө хайрлахгүй байгаа хүнийг бол бусад хүмүүс яг тэр хэмжээний л хайрлана. Та өөрийгөө 20-30% таа хайрлж ивэл танд хайрыг өгөхдөө 20-30% таа л өгнө. Учир нь таны учирсан тэр хүнч гэсэн өөрийгөө хайрлаж мэддэггүй хүн юм гэсэн үг. ертөнцийн ижил татдаг гэж ертөнцийн хууль байгаа. Энэ хууль бол яг л энэ gravity буюу дэлхийн татах хүч хизээч зогсдгүй шүү дээ. Яг энэтэй адилхан хизээч зогсохгүй үйлчилж байгаа тэр хууль таны бодит ертөнцийг бий болгож өгч байгаа учраас та энэ олон мянган хүнээс яг л өөрийгөө 20-30% таа хайрладаг хүнийг л татаж байна. Учир нь та өөрийгөө бүрэн дүүрэн хайрлахгүй 20-30% таа хайрлаж байна. Өөрийгөө 100% хайрладаг хүнийг татаж тэр хүн таны бодит ертөнцийг биелээ олоход тусалж өгч удаан тантай хамт байж чаддгүй гэсэн үг. Тэгэхээр та 20-30% таа өөрийгөө хайрладаг хүнээс яаж намайг 100% хайрл гэж шаардж болох юм бэ те? Ижлээ татдаг хууль гэж яг л ингэж биелээ олж идэг. Тэгэхээр үнэндээ бид нар яг ижлээ татаад байгаа мó, буцаага сөргөө татаад байгаа мó, уул нь хайрыг хүсэж байгаа юм чинь хайрыг татах ёстой шүү дээ гэж бодогдож байгааз. Гэхдээ хайрыг гаднаас хүснэ гэдэг нь хайр надад байхгүй байна гэж хэлээд байгаа ертөнц буюу та өөртөө байнга тэгж хэлж байгаа болохоор өөрийгөө хайрлаж чаддгүй гэсэн үг. Өөрийгөө хайрлаж чаддгүй хүн бол бусдыг хайрлах ямар ч боломжгүй. Бидэнд нийгмээрээ суусан дээр хэлсэн түгээмээ шарах нь бидэнд хайрыг заавал хичээж, зүтгэж, сайн хүн болсноор бусдаас олж авдаг гэсэн буруу итгэл үнэмшлийг суулгасан байдаг. Тэгээл сайн хүн болохгүй л маск зүгээл өөрийгөө хайрлаж сураагүйж бусдын төлөө өөрийгөө асар золиослох тийм хандлаганд ороод сүулдэ нөгөө хохирогч гих тэр дүрлөө орж эхэлдэг. Тэгээ таны нүдээр хуваа хичээсэн амиа бодсон мэт тэр хүмүүсийг бусад хүмүүс илүү хайрлаад бусдад бүхнээ зориулаад байгаа таныг л бага хайрлаад байгаа биз. Тэгэхээр энэ ижлээ татдаг энэ ертөнцийн хуультай холбоотой байх нэ. Хайрыг гаднаас хайх үед бидэнд лайк буюу дутуугийн мэдрэмж мэдрэгддэг. Мэдээж гаднаас хүсэх үед хин нэгэн сайхан залуу бүсгүй гарч ирээл таны хүсдэг хайрыг өгөхгүй. Тэгэхээр тэр үед бид хайрлагдаж буй аз жаргалын мэдрэмжийг түргэн хугацаанд өгдөг зүйлсийг сонгож эхэлдэг. Яг энэ нь бол жинхэнэ хайр биш, зүгээр хайртай төстөө мэдрэмжийг хиймлэр авдгаа гэсэн үг. Тэгэхээр энэ жишээ нь юу орох вэ гэхээр мансууруулах бодис, арх тамхи, порн. За би арай ч юм бишээ гэж бодож байна. Бас өөр зүйлс үзэндөө орно. Тэр нь юу вэ гэхээр олон ангид кино үзэх, шоу үзэх, өөрт байгаа зүйлээ нэмж худалдаж авах, шопинг донтох, торт, амттан, хоолыг өлсөөгөө үед идэх гэх мэт бидний анзаарахгүй олон давталттай хийдэг үйлдэлүүд орно. Энэ бүгдийг хямд допамин гэж нэрлэдэг. Яагаад хямд гэсэн бэ гэхээр богино хугацаанд допамин, серотонин гэх аз жаргалтай мэдрэмжийг өгдөг даавруудыг огцом өсгдөг. Өмнөх бичлэг дээрээ ярьсанчлан амьдрал тэр чигээрээ давлгаа долгион гэж хэлсэнтэй. Тэр давлгаа огцом дээшээ өссөн юм чинь мэдээж яг түүнтэй ижил огцом унана. Тэр огцом унах үеийн муухай мэдрэмжийг бид хэвшлэн давж чаддаггүй. Дахиад хямд аваргаар допаминаа өсгөх зүйлсээ хийж тэр допаминыг нөхөх гэсээр донтолт гэдэг зүйл үүсдэг ахнаа. Энэ хооллох арга барил дээр ч гэсэн энэ жишээ яг адилхан. Breakfast буюу манайхаар өглөөний цай англиар бол мацгаа эвдэх, мацгаа тайлах гэсэн утгатай үг гэдэг. За бид мацгаа тайлахдаа чихэрлэг, бекеридээ нүүрс ус ихтэй хоолоор тайлах нь тэр нүүрс ус нь цуснд ороод сахар бол задраад цусан дахь сахарын хэмжээг огцом өсгдөг. Тэр огцом өссөн сахар буухдаа толгой өвдөх, огцом өлсөд байгаа мэдрэмжийг өгөх, өлсөхдөө бүр түргэн хоолоор өлсөх, амттангаар өлсөх гэх мэт байдлаар мэдрэгддэг. Яг тэгвэл буцаагаад хурдан тэр нэг унсан сахараа нөхөх гэж оролдож штэ бие махбод. Харин мацгаа savory food буюу жинхэнэ шүл устай ууралаг хоолоор тайлах үед өдөржин үеиг мэдрэмжтэй явж амттан идэх хүсэл төрдөггүй. Энийг таад маань бас өглөөний цайгаа анзаараад үзээрэй. Мацаг тайлах гэдэг нь зүгээр л бидний өдрийн эхний хоолыг хэлж байгаа. Хэдэн өдрөөр мацаг бариад түүнийг тайлах тухай яриаг байгаа шүү. Харин удаан хугацаанд өдрийн эхний хоолоо нүүрс устай нүүрс ус ихтэй хоолоор сонгоод сахар байнгын өндөр өсөлттэй яваад ах үед resistance буюу сахар өндөр байгаа гэдгээч мэдхээ болж биеинд
дүжрэл үүсдэг. Бидний амьдралын хэв маяг зан үйл яг үүнтэй ижлэр тогтдог. Хэм дараагаар одоо хайрыг мэдрэх гээд тэр нэгэн зүйлийг өдөр тутамдаа хийгээд хурдан түргээ аргаар допамин өсгөө байвал тархинд тэр гормоноо таньж мэдэх боломжгүй болоод яг тэр одоо сахарын дүжрэл үүсэж сүулдэ хийж байгаа гэдгээ анзаарч ухамсарлах чадваргүй болдог. Тэгээ ихэнх донтолтонд хүрсэн хүмүүсийг анзаарах юм бол өөрийгөө донтолтой гэдгээ ч хүлээн зөвшөөрж ойлгож чаддаггүй. Яасан юм бэ? Зүгээр л ш та нар яагаад ингэж байгаа гэсэн тэр байд үзүүлдэг нь одоо нөгөө дүжрэл үүссэн байгаа гэсэн. За тэгвэл хямд бус допамин өсгөх аргууд юу гэж? Хэрвээ та бүхий л хямд аргыг анзаарч харуул та хин нэгний бизнесийг дэмжиж хариуд нь өөр хохирогч болж байгаа. Түргэн хоол идэх те олон ангид кино үзэх шопинг хийх гэдэг чинь та ерөөсөө л бусдыг хайрлаад бусдын бизнесийг дэмжиж өгöd байгааз эдгээр нь бүгдээрээ яг тэр хямд допамин болчиход байгаа. За харин бид өөрийгөө дэмжих, өөрийгөө хайрлах үйлдэлийг хийх үед тэрхүү допамины өсөлт огцом өсөхгүй тогтвортойгоор байнгын өсдөг. Жишээ нь гадаа алхах, спортоор хичээлэх, хүүтэн усанд орох, зөв хооллох, бясалгал хийх, хүмүүстэй сайхан харилцаатай байх, гараараа ямар нэгэн зүйлийг хийх, хоолыг бүтээл урлах гэх мэт. Та чинь бурхан шүү дээ. Тийм учраас бурханы мутраараа ямар нэгэн зүйлийг бүтээж ам оруулах нь маш чухал. Эдгээр үйлдэлүүд танд хормын дотор хайрыг мэдрүүлэхгүй ч уртын замдаа үргэлж зөв байдаг. Таны тэр хайрын допамин, серотониныг үргэлж өсгөж идэг. Тэгэхээр амьдрал бол богино уралдаан бус уртын марафон гүйлт хинтэж биш. Та тэр одоо марафоны барайнд орох нь одоо хамгийн чухал байдаг гэдгийг үргэлж санаарай. За тэгээд raw material дээр хэлэхдээ хүн хайр мэдлэг хоёрын балансыг барьж тэнцвэрийг олж сурснараа гэгээрэлд хүрдэг гэдэг. Тэгэхээр зөвхөн хайраар яваад гэгээрэлд хүрнэ гэж хэлээгүй. Хажуугаар нь мэдлэг байх хэрэгтэй гэж хэлж штэ тий. Өөрийгөө байнга хөгжүүлж, өөрийнхөө төлөө ямар нэгэн зүйлийг хийж байгаа хүн бол өөрийгөө хайрлаж тэр зан үйлийг баг багаар сураад хэрэгжүүлсээр байдаг. Биднэрт нэг алдаа байдаг нь бид нар энэ тууштай байдал гэдгийг төгс байдал гэдэгтээ андуураад байдаг. Өөрийгөө хайрлах хитэ алхмууд өөрийнхөө төлөө хідэн зүйлийг хийчгээд за тэгээд нэг 2-3 хоног 7 хоног 1 сар дараалаад хийхгүй болохоор тэрийг за би төгс төгөлдөр одоо энэндээ тууштай байж чадсангүй гэж ойлгоод үргэлжлүүлж хийхэ болждаг. Тууштай байдал гэдэг нь ерөөсөө яг тавтамж долгио шиг байнгын ороотой гараатай байдаг. Байнга дэшээ доошоо байдаг учраас одоо тууштай байдал гэдэг нь 1 сартаа завсарлсан ч дараа сараас дахиад хийхийг л хэлж байгаа шүү. Тууштай байдал, төгс байдал гэдэг хоёр бол үнэхээр зохицдоггүй. Яг өдөр болгон хийдэг хүн бол гэдэг бол ховорхон цөөхөн өдөр болгон төгс хийх гэдэг нь бол бидний буруу итгэл үнэмшилтэй л бас дахиад холбоотой байдаг. Тэгэхээр бол тууштай байдал бол өөрийгөө хайрлаж сурахад хамгийн чухал байдаг. За бичлэгийнхэн 3 дугаарх чухал хэсэг дээр бол өөрийгөө гаднаас нь ажиглах тухай ярина. Бид өнөөдрийн хүртэл бүхий л ном амжилттай хүмүүсийн амнаас өөрийгөө хайрлах гэдэг үгийг сонсон хэрнэ яагаад хийж чадахгүй, хийх хязгаараа даваад бусдад давах боломжийг өгсөөр байна вэ? Учир нь гаднаас нь өөрийгөө ажиглаж чадахгүй байна. Танд буруу хүнд дурлаад яваад хаягдаад идэг найз байдгүй. Та найзынхаа дурлсан хүний бүх red flag, бүх болохгүй юмыг хараад хэлээд хахад зөвхөн дурлсан найз чинь л огт ойлгохгүй зүтгээд байгааз бидний өөртөө хандах хандлага яг үүн шиг сохор байдаг. Манай ихч над руу нэг рeel явуулсан байхгүй юу? Үүн дээр өөрийнхөө хамгийн хайртай 3 хүнийг нэрлэх гэсэн мэдээж хүүхэд аав ээж гэд нэрлэлчлээ маш амархан. Тэгсэн хамгийн сүүлд нь та өөрийгөө нэрлсэн үү гэж асуусан. Мэдээж нэрлээгүй те. Тэр үед би өөрийнхөө физик бий болоод энэ сэтгэл хэмээгчийг бүрдүүлэгч оюун ухаан мэдрэмж хоёроо яг л бусад хүнийг шиг гаднаас нь харах хэрэгтэй байна гэдгийг анзаарч ойлгосон. Жишээ нь одоо бид соёлтой боловсон хүмүүс учраас хэр барагтай л бусдыг шүүмжилж нүүрэн дээр нь хэлэхгүй штэ. Таны өмсөн хувцас муухай. Та өнөөдөр яасан онцгой харагдаж байна. Та таргалцсан юм уу гэдэг үгсийг бол бид бусдад хизээж хэлэхгүй. Бидэнтэй хамт байдаг 24/7 байдаг бодол буюу дотоод дуу хоолой үргэлж бидэнд энэ бусдад хизээж хэлэхгүй би таргалжжээ, би муухай харагдаж байна гэдэг үгсийг хэлээд өөрийгөө маш муухай мэдрэмжтэй болгож идэг. Цочод ирэх үед хамгийн сайн хүнсийг аваад хоол идэх хэрнэ өөрийн биеэ хоош тавиад junk food буюу тэр хог хоол гэдэг нь шүү дээ. Тэрийг түргэн хоолыг идчихдэг. Тэгэхэд бол цочод ирэх үед л бид нар чинь хамгийн сайныг аваа ширээгээрээ өрөөл өгдөн шүү дээ. Тэгэхээр энэ бүхэн бидэнд өөрийгөө гаднаас нь анзаарах байхгүй гэдгийг
хэлээд байгаа жишээнүүд юм аа. Хэрв танаа гэрт таны физик бие бодит дүрээ олоод таны нүдэн дээр яг таны копи ил гараад ирвэл магадгүй бид нэр сайн сайхан зүйлийг түүндээ түүний төлөө өгөөд хийгээд халамжлах байх. Өөрийгөө анзаарахын тулд бид эхлээд ганцаараа бед сурах хэрэгтэй байд юм лээ. Би нэг зүйлийг их буруу адж явсан нь болохоор өмнө нь хэдэн жил сараар ганцаараа амьдарч үзчихсэн. Тэр үедээ өөрийгөө ганцаараа байгаа сурчлаа. Мундаг юм аа гэж боддог байсан байхгүй юу? Гэвч үнэндээ ганцаараа байх бүхий л хугацаанд өөрийгөө сатааруулдаг байснаа сүлд нь ойлгосон. Байнгын найз нөхөд гэрийнхэнтэйгээ уцаар ярих, кино үзэх, хоол идэх, хэрэгтэй хэрэггүй юм унших гих мэтэр бодит өөртөөгөө нүүр тулахгүйгээр үргэлж цухтаадаг байснаа ойлгосон. Харин бяцлал хийж ихснээр өөртөөгөө 5 минут ч хамт байх ямар хэцүү юм бэ гэдгийг яг түүнээс ойлгож байсан. За ганцаараа байна гэдг нь болохоор таны физик бие, таны бодол, мэдрэмж энэ гуравтай хамт байна гэсэн үг юм. Таны сүнс энэ гуравтайгаа хамт байна гэсэн үг юм. Жинхэнэ та бол гуравдагч тэр зүйл буюу ажиглагч сөүл юм. Бясалгал хийдэг манайхаа бүгд мэдэх бах. Яг эхлээл бясалгалаа эхлэх эхний хэдэн минутанд бодол маш замбраагүй яг л галзуу сармагчин шиг ингээд сууж яхаар яваад аягаа угаад юм билүү. Тэр хүнтэй нэг уцаар яриад ярьчдсан билүү гээл эхлэн. За дараа нь болохоор би чилж эхлэн тэгснээл би ямар төвчээргүй юм бэ? 5 минут сууж чадахгүй гээл өөрийгөө шүмжлээл муу хэлээл эхэлцдэг. За тэгээ ганцаараа бед сурах гэдэг нь болохоор ганцаараа амьдрах тухай огт биш. За жишээ намайг Ноора гэдэг. Би хинтээж биш Ноороотой 5 минут тайван сууж сурах юмсан гэдэг зорилгыг би өөртөө тавьсан байхгүй юу? Яагаад өөртөөгөө байх нь хэцүү вэ гэхээр өөрийгөө бусад зүйлд сатааруулахгүй суугаад эхлэхээр дод нөгөө бодол мэдрэмж ямар замбраагүй тайван бос зөрчилдөөнтэй байдаг вэ гэдгийг таньж мэдэж нүүр тулах шаардлагатай болдог. Бодоод үзээ л та бид ууртай, бухимдалтай эсвэл уу гашуутай хүний хажууд 1 минут байхад ч тухгүй хэцүү цухтаамаар болоод тэндээс орхиод цухтаагаад яваад өгдөн штэ. Харин бидний өөрөөсөө цухтаадаг, анзаарахгүй хийдэг үйлдэлүүд болохоор юу юм бэ гэхээр өнгөрсөн юм уу ирээдүйд төвлөрөх эсвэл бусад хүмүүс дээр төвлөрчдөг. Ингэж бид нэр жинхэнэ өөрөөсөө цухтааж идэг. За нэг бол хуучнаа дурсаал, нэг бол ирээдүгээ төлөөлж мундаг хүн болоод, нэг бол хүнд санаа зовоол хүний амьдралыг цэгцэл гээл эсвэл бусдыг хоорондоо муулаад ухамсаргүйгээр тэр үйлдэлийг хийж өөрөөсөө цухтааж идэг. За бид сэтгэлийн тайван байдал амар амгаланг олоогүй учраас өөртөөгөө 1 минут ч өнгөрөхөд хэцүү бяцлал хийж чаддаггүй. Өөрийгөө сатааруулсаар байдаг. Яг л нөгөө ууртай, сүрэг уу гашуутай хүнээс цухтаадаг шиг бид нэр өөрөөсөө цухтаадаг. Учир юу вэ гэвэл яг л тэр уу гашуутай сүрэг хүн шиг таны дотор хүн чинь тийм болчоод дотоод зөрчилтөө яваад байна. Хэрв та бяцлал хийж чадахгүй бол танд траума, дотоод зөрчилтөө, өөрийгөө муугаар бодох, ярих тийм ихтгэл үнэмшил их байна гэж ингэж өөрийгөө оншилж, өөрийгөө ойлгох хэрэгтэй. Гадна дотноос нь ажиглаж эхэлснээр өөрийгөө хүлээн зөвшөөрөх боломжтой болно. Үүнийг яг яаж ойлгож хийх вэ гэхээр энэ амьдралыг ерөөсөө компьютерийн тоглоом гэж бодож байгаа. Одоо нөгөө сүүлийн үед гараад байгаа нүдэндээ ингээ угалчдаг хайцайт гэдэг нь шүү дээ, бодит байдлаас ингээ хүнийг тасраадаг. Тэгээ тэрэн дотор ороод тоглоом тоглож байна л гэж бодож байгаа. Таны физик бие бол таны зүгээр л тэр тоглоомын нэг аватар буюу таны дүр. За жинхэнэ та бол тэр headset тэр шилний цаана байгаа өглөөнөөс орой хүртэл өөрийгөө ажиглах дадлыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэр аватарыг хянах гэж оролдохгүй. Тэр аватарыг шүүмжлэхгүйгээр ажигла. Одоо за энэ маань юу хийгээд яваад байна? Өглөө босоод юу хийд юм бэ? За нэг шүдэ аваад юм байна. За тэгээд уцаа үздэг юм байна, ажилдаа явдаг юм байна гэд ингээ ажиглаад зин дүндээ тэр ажиглалтыг яавал үр дүнтэй болгох вэ гэхээр орой унтахаа өмнө тэр аватар, тэр тоглоомын дүрийн тухай та бичиж дүгнэх хэрэгтэй. Тэр дүгнэлтээр энэ аватар маань өнөөдөр өөртөө нэг цагийг ч болтгой зориулж чадсан уу? Хэдэн минутыг өөртөө зарцуулсан бэ? Өөрийгөө хайрлах ямар алхам хийсэн бэ гэдгийг гол нь ажиглаж анзаарах хэрэгтэй. Зөвхөн өөртөөгөө нэг хормыг өнгөрөөж чадсан уу гэдгийг анзаарах хэрэгтэй. Хүн ганцаараа буюу одоо тэр аватартай жишээ нь би Ноора гэдэг хүнтэй хамт байж сурснараа энэ Ноора ямар хөвгчлөлтэй юм бэ? Энэ Ноора чи яг хүүхэд хിവэрэл байсан юм бэ штэ? Ямар аз жаргалтай юм бэ гэж би анзаарч эхэлсэн. Тэгээд өөрийгөө бүр их улам илүү их хайрлах сэтгэл төрсөн. Яг үнэндээ би тэр бага насндаа ямар цоглог, ирч хүчтэй,
бүхний гэгээлэг сайхнаар хардаг байсан тэр хүүхэд хിവэрэл юм бэлээ гэдгээ ойлгосон. Харин миний буруу итгэл үнэмшил буюу тэр зүйл үргэлж намайг шүүж, чиглүүлж, гадна талаас маань зөвлөж яриад байсныг би ухаарж ойлгосон. За тэгээд японочдын хэрэгжүүлдэг нэг анзааргыг нэмэгдүүлэх арга бол одоо бид нэр зөндөө сошиал медиагаар харж исэн. Нөгөө бага наснаас нь цэцэрлэгч бай, бага ангийн хүүхдүүдийг ч бай суудаг анги танхимыг цэвэрлүүлээд өөрсдөр нь хөргөн цэвэрлүүлээд идэв штэ. Бид нар жишээлбэл одоо хүүхдээ за гэрээ цэвэрлгээл тэгэхээр дандаа дутуу ийцэн байдаг те. Бохирдолтой хэсгүүдийг алгасан анги танхимыг цэвэрлүүлээд тэр анзаарга гэдэг зүйлийг авчирдаг байх нэ. Булан тохойн жижиг шорогч алгасахгүй анзаардаг болсноороо хүн том болоод өөрийнхөө ядахнаа гадаад төрөх хувцас хунараа өрчинхий байна уу, бөөстөө байна уу гэдгийг анзаарч эхлэв шүү дээ. Тэгэхээр энэ анзааргыг бол бага наснаас нь суулгах арга бол энэ өөрт тохирсон хөдөлмөр гэдэг юм байна. Нэгдүгээрт хоёрдугаарт бид нар одоо тэр яг өөрсдийнхөө хүүхдүүд шиг байгаа өөрийгөө анзаарах анзаарга дээр бол гэр орноо сайн анзаарж байна. Тодорхой сайн анзаарахгүй байна гэдэг тэр санаа дандаа ямарваа нэгэн зүйлийг орхигдуулж дандаа бидэнд сохор бүс байгаа. Тэгэхээр тэр сохор бүсийг илрүүлэх хэрэгтэй. За бүр тотгошоо өнгөж чадахгүй бол хүмүүс тантай яаж харьцаж байна вэ гэдгийг анзаар. Хүмүүс таныг хүндлэхгүй байна уу? Хүмүүс танд юу гэж хэлж байна? Бусад хүмүүстэйгээ яаж харьцажаад тантай яаж харьцаж байна вэ гэдгийг ажиглах шаардлагатай. Тэгэхээр тэр хүмүүслийг бидний тайл олж идэг болохоор тэндээс бас их үнэн зүйлсүүд гарч идэг. Эгоны хамгаалтыг давж тэрийг бол ажиглаж сурах хэрэгтэй. Хамгаалт үүсээд өөрийгөө зөвтгөх гэж оролдож яарах хэрэггүй. Өөрийгөө зөвтгөх бол хизээд болно бүтэн. Харин тэндээс өөрт хэрэгтэй анзаарах гэдэг зүйлээрээ өөрт хэрэгтэй өөрийнхөө харж ажиглаж чаддаггүй зүйлийг л харах нь чухал. Тэгэхээр та гадагшаач бай, дотгошооч бай харсан дандаа өөрийнхөө анзаарах анзааргыг нэмэгдүүлж байдаг учраас өөртөөгөө ажиллаж агаарай. За тэгээд манай Чингис хааны маань хэлсэн сайхан үг бол биэцсад гэрээцсаа төрөөс энэ бол одоо хамгийн сайхан сүнслэг байдлын бүхэл философиг агуулсан сайхан үг байгаа. Мөн дээрэс нь хамгийн чухал нэг үг бол бид нар дандаа энийг мартдаг. Би сонсвол мартна, би харвал сандаг, би хийвэл ойлгодог. Акшн буюу үйлдэлээр л одоо бидний энэ сонссон, үзэж харсан бүх зүйл биднэрт сургамж, туршлага болон үлддэг шүү. Гэрээ цэвэрлж сурахын тухайд мянган удаа бичлэг үзлээгээд яг өөрөө биеэрээ л цэвэрлж эхлэхгүй бол тэрийг сурахгүй шүү дээ. Яг үнтэй адилхан. Тэгэхээр та заавал өөрийгөө хайрлах үйлдэлийг хийж эхлээрээ тэр үйлдэлийг хийж байх явц донд таны энэ сонсож исэн, мэдж исэн, харж исэн бүх зүйл таны тархин дотор бодогдоод санагдаад ийм учиртай юм бэ штэ гэд жинхэнэ гүн ойлголт, жинхэнэ тэр гэрэл буюу мэдлэг таны сүнсэнд гэрэл болон үлддэг юм шүү. За дараагийн дугаараараа уулзъя. Манайхаа өөрийгөө хайрлаарай. Хайртай шүү. Subscribe тавчаад дараарай. Баяртай.